Хоёр ихэр дунд сургууль байхдаа үнэхээр л өөрсдөөсөө өөр хүнийг ортолдоггүй хүйтэн хөндөө хүмүүс байжээ. Нэг охин Хикару сэтгэлээ илчилгээ дуудсан байдаг ба Хикару биш Каоро ирсэн байдаг. Тэгээд Хикаругийн оронд би байвал явах уу гэсэн нөгөө охин чи байсан ч болно л гин. Үүнийгээ сонссон Хикаруч тэгэхээр чамаг чсэн болно гэж гинэ. Энэ хоёр маань өөрсдийгөө солиод энэ охиноо тоглочихсон л гэсэн үг. Гэхдээ яг энэ хэсгийг үзэх юм бол манай хоёр ихрийн буруу биш энэ охины буруу л да. Хоёр ихрийн нэгэнд нь сайн бацхоор аль нь ч ясан болно гэдэг чин сэтгэлийн хайр биш үстэй. Үүнийг тэр цаанаас шар ус тажилаад байж байдаг. Сэтгэлэн шархлаад уйлж байсан шар ус нь хурж ирээд түүнд тусалдаг. Хичээл дээрээ ч уудаж байгаа хоёр ихэр лөө ангийнхан нэг ч хүүхдүүд ойртож зүрхэлдэггүй. Гэхдээ тэр ангийнхан бүх хүүхдүүдэд эцэг их нь хоёр ихэртэй нэлээд сайн харилцаатай байгаарэ гэж загсан байдаг. Ангиар дөрөв хоёр ихрийг минь муулаастай энэ үед 10 жилийн өмнөх дурсан чинь орж ирдэг. 10 жилийн өмнө үсээ бодчихсан байхад нь ч хүмүүс ялгадгүй байж. Тэр олон хэрэгцээгүй хүмүүсийн дундаас ганцхан үйлчлэгч тэр хоёрыг сонирхохыг татчихлээ. Яг хулгай хийгээ зүгтах гэж байхад нь манай хоёр барьцдаг ба энэ септнийхэн нууц үгийг үгүй орондоо надтай тоглол гин. Тэр тоглоомын их энгийн бид хоёрын хин Хикару Каоро болохыг таагаад үзээрэй л гин. Дуртай үйлчлэгч нь байсан болохоор ч тэр юм уу өөрсдийг нь зөв таагаасаа гэж үнэхээр их хүсчихэлтэй. Тийм болохоор л ийм зүйл хийж. Зүг нь бичээстэй цаасаа нуусныхаа дараа манай хоёр хэсэг дуг хийсэн гинтэл баахан чимээ гараас ирсэн нөгөөдг чинь хулгайгаа хийгээ явчихжээ. Яг цонхоор нь бууж явахад нь яагаад ингэж байгаа юм бэ гэсэн нөгөө үйлчлэгч нь та хоёрыг хинч тааж чадахгүй. Би ч чадахгүй ирээдүйд ч гэсэн таах болтохгүй байх гээд сэтгэлд нь айгүй хүнд үг үлдээгээд явчихнаа. Шар усанд хурж ирээд энэ хоёроос хост клубд нь орох хэсгийг нь асуудаг. Гэхдээ энэ хоёр маань юусоо зөвшөөрдөггүй. Энэ хоёрыг зөвшөөрөхгүй байхдаа л орсныхан дараах төлөвлөгөөг нь уршаад үнэн. Аль хэдийн Кёё сама, Хони сенпай, Мори сенпай орчихсан байдаг. Хикару Каоро хоёр маань ч угаасаа энэ клубд ч орохгүй гэдгийг шууд шулуухан хэлдэг. Шар ус минь гуугаадсан болохоор сүүлд нь нэг тоглоом тоглохоор болно. Нөгөөх алдартай хэн Хикару вэ гэдэг тоглоом бөгөөд энэ сарын хугацаатай хэдэн ч удаа тааж болно. Гэхдээ таасныхаа дараа яагаад тэгж бодсон шалтгаанаа хэлэх ёстой л гин. Шар усыг ингээд буугаад өгөх байх гээ явж байсан шар ус маань угаасаа намар гэхэд та хэдий бүгдийг клубт оруулчихсан байх болно. Би үүнийг баталчихъя гээд тоглоом эхэлж байгаамаа. Хоёр ихрийн анги хамтдаа зугааланд явж байгаа болохоор хоёр ихрээс асууж байсан тэр үеийн зэрэгцээд шар ус маань Хикаругээ таагаад ороод ирдэг. Гэхдээ буруу таачихнаа. Тэгснээ хоёр ихрийг зугаалганд явахгүй гэдгийг сонсонгуудаа айгүй дураараа шууд нэрийг нь биччихнэ. Нүдний шилдэгч яагаад шар үстэйг ийм их хичээл зүтгэл гаргаад байгааг нь асуугаад тэр хоёргүй ч гэсэн клуб маань асуудалгүй нэгдэн үстэй гэсэн тэр хоёрт миний сонирхол татсан зүйл байгаа. Тэд бол бидний найз л гин. Тамаки бүр цайжчихсан нөгөө хоёрын гэрт нь хурд ирснээ хажуудлынхаа Хикаругээ дахиад л таана дааш дахиад л буруу таана. Яаж тахаач мэдэхгүй байж энэ хоёрыг орсныхаа дараа хоёр ихрийн хайрын тухай дүр зохиож өгье гэдэг ямар байна гэж байгаа тэнийг юм шиг гэрийнхэн гадаа үлдэнэ. Саяны дүр зураг хоёр ихэр маань үнэхээр л хөгжилтэй санагдсан бололтой бодож инээлнэ. Гэсэн чинь хоёр маань шар үстээс уудаж эхэлсэн байдаг ба тэрний өмнөх юмуудыг судлаад бүх сул талыг нь олчихсан байдаг. Шар уст маань гэр бүлийнхаа ботож хүүхэд ба ганцаарснасаа болоод л ийм зүйл хийж байгаа биз дээ. Бид хоёр чамайг бодох юм бол хоёулаа гэд хэлнэ. Хоёр ихэр маань хүрээлэлдээ хэнийг ч оруулахыг хүсэхгүй байгаа ч хин нэгэн гарч ирээд өөртөөг нь ялгаасаа гэсэн битүүхэн жоохон хүсэлтэй байгаагаа гайхан өөртөөгөө ерөөсөө ойлгодоггүй. Хоёр ихэрд маань дахиад нэг охин сэтгэлийн хэлцээр хурж иржээ. Яг л өмнөх шиг нэг нэгнийгээс солигдсон юм шиг дүр эсгэж байгаад энэ охиныг өрөвдөлтэй гихчин хаяна. Яг захиагаа урах гад байж байсан чинь манай залуу араас нь гарч ирснээр захиа урах гэж байгаа нь Хикаругээ таачдаг. Анхнаасаа яагаад тэгж сонгосноо хэлэх ёстой байсан болохоор яагаад ингэ асуусан зүүн совин л гин. Би та хоёрыг үнэхээр сайн ялгаж чадахгүй байна. Гэхдээ одоохондоо та хоёр нэгнээ дөрөөх үнэхээр чадварлаг. Тийм болохоор та эдийг ялгах үнэхээр асуудалтай ш. Та хоёр нэг нэгнээ хин гэдгийг мэдэж байгаа. Энэ тэгээл болоо гэдэг. Тийм болохоор Хитачигийн ах дүүс бол гэсэн бид хоёр Хитачигийн ах дүүс болчих юм бол хэн бид хоёрыг ялгах юм? Хин ч ялгаж чадахгүй биз дээ гэж уралдаг. Хоёр ихэрч угаасаа хин Хикару болох тоглоомн дээр ялагч байхгүй гэд орилсон шар уст маань тэгвэл та хоёр яагаад буруу таах болгоно гонхтой царайлтыг ингэж суудаг. Энэ үгийг сонсоход нь өмнөх дурсан чинь орж ирдэг ба энэ охин буруу таачгаад уушлалгүйгээд битгий уйлаарэ гэж хэлсэн байлээ. Хоёр ихэрч өөрсдийн анзааралгүй уйлах гэж байснаа одоо л ухаарна. Шар үстэйч та хоёр өөрсдөө хорцдоход тах юм бол хизээж та хоёрыг ялгах хүн гарч ирэхгүй. Аахаараа хост клубд нэгдэх юм бол хизээ нэгэн цаг та хоёрыг ялгах хүн гарч ирэх байх гэж хэллээд хост клубтээ урьдаг.
Дунд сургуулийнхаа 2 дугаар ангийг төгсөөд 3 дугаар ангид элсэн орсон Хикаро Каоро хоёр маань хөгжмийн өрөөр орох гэж зогсож байдаг. Хоёул айдастай байсан ч нэг нэгнийгээ түшин хамтдаа хаалга онгойлгосноор энэ хоёр маань хост клубын гишүүн болж байгаа юм. Одоо цагт хоёр ихэр болон Харухигийн анги нь Халлоуины тухай нэг спешиал өдөрлөг зохиох гэж байгаа мэлээ. Жид болгон цай уух өдөрлөг гүжлэг мэтийн зүйл зохиодог л гин. Тэгсэн тэр цаанаас манай охин гарч ирснээ үгүй тийм уйтартай байж болохгүй. Тэрний оронд сургуулийг хар шөнөөр нээж байгаад зориг шалгах тэмцээн зохиовол яаж байна л гин. Хээр шинэлэг санаа юм хойно ангийнх нь бүгдээрээ дэмждэг. Гэхдээ ангийнхан дарга нь нэг л биш. Энэ санааг сонссон хоёр ихэр маань гаргадаг санаагаа л гаргана. Зогцсон хүмүүсийг сэтгүүлийн нүүрэн дээр аймхаа гэж тавина л гинэ. Сүүлийн арга болох Харухи рүү нэг дохио явуулж байгаа юм шиг эсэргүүцэх хүн байхгүй юу? Орой цаагүй байна. Эсэргүүцэх хүн байхгүй юу? Үнэхээр байхгүй юу гэсэн ч манай Харухи маань юусоо ойлгодоггүй. Ийхүү зориг шалгах тэмцээн эхэлж байгаамаа. Хост клубын энэ жилийн дүр төрхөнд бас цус орогч. Хоёр ихэр Харухи орж ирсэн даргаанч та хэд хоцорлоо хурдан хувцас соль гэсэн манай хэд сургуулийнхаа үйл ажиллагаанд оролцох гоо чөлөө авахар ирсэн гинэ. Шар үстэж болно л да. Гэхдээ Харухи та хоёртой хамт явдгийн гинэ. Энэ хоёрыг нэг анги гэдгийг мартчихсан бол тээ. Орой 3 дахнаа сургууль дээр байна гэдгийг сонссон шар үстийн төсөөлтийг л харчих. Тэгээд тэнэг юм шиг аав нь охиноо ийм аюултай газар руу явуулахгүй миний бяцхан охиноос солиорноо. Эднэр хост клубын хувьд гишүүн байж магадгүй. Харин Тамакигийн хувьд бол тэдний гэр бүл. Харин өөрөө бол аав нь. Иймхүү Каоро нэг тиймэрхүү утгатай бодсныхоо дараа Харухиг аваа явчихдаг. Тэгсэн тэр цаанаас нь Неко чан гарч ирснээ би айгүй сонирхолтой зүйл сонсчихлоо. Хар шидийн клубын хөтлөх цаг нь болчтой л гин. Ангидаа юу хийх яах ёстойгоо ярилцаад байж байсан ангийн дарга нь Харухиг цаанаас дууддаг. Ангийн дарга нэг л сонирн байна гэдсэн энэ хүн чинь сүнснээс амар айдаг. Тийм болохоор иймэрхүү үйл явдлуудад оролцох дургүй гинэ. Өмнөшгөл цай авах хэрэгтэйсэн байхад би чамаас гуйсан байхад гэсэн манай охин өөрийгөө анзаараагүй гэдгээ бодоод гимшээ сууж байсан хоёр ихээр ангийн дарга амар юмнаас айдаг гэдгийг нь олоод мэдчихдэг. Гин дөрвийг хамт байхад нь багийн гишүүдийг хуваарлж ин та хэд аль багт орохоо шийдсэн үү гэсэн хоёр ихэр маань Харухиг аваад бид дөрөв ингэж баг болноо л гин. Энэхүү манай хэд би баг болж байгаамаа. Орой болоод манай багийн хэд гарах болчихсон байдаг. За тэгээд тоош тайлбарлаад үгүй. А, Б, В, Г гэд баг тоогдсон байгаа шүү дээ. Тэгээд А, Б, В, Г багууд нь ээлжээрээ гараад нөгөө багийн гишүүтэй айлгах хэрэгтэй юм байлээ. Харин одоо манай багийн ээлж. Харухи ууг нь ангийн дарга тэмцгээд хуучны ном авчирсан боловч тэр ном нь ерөөсөө тус болохгүй улам айлгаад байдаг. Нэрийн манай ангийн дарга чинь хажууд нь зогсоодсон охиндоо хайртай мэлээ багын найзууд л гин. Анх энэ санаа гарч ирж байхад эсэргүүцэхийг хүссэн ч өөрх нь хайртай охинд дуртай байсан болохоор эсэргүүцэж чадалгүй Харухигээс тосонч гуйгаад байсан л гин. Түүний энэ байгаа байдал нь хоёр ихрийн хувьд харшил шиг юм. Учир нь энэ нэг хүнийг санагдуулж байгаа биз. Хин гэдгийг та хэд мэдчихэл таараа. Яг сайхан байж байсан цохны ард сүүдэр үзэгдэх ба үүнийг нь Харухи анзаарч хахдаг. Ууг нь манай хідээ ээлж болохоор сургууль дээр энэ дөрвөөс өөр хүн байх ёсгүй тэгсэн шатнаас аргаас буугаад ирсэн Харухи байтугай хоёр ихэр хүртэл айж байгаа юм чи. Хикароч А багийнхын гиснүүгээ зөрүүлэд өшгөлсөн чинь нэг хүнийг онцгохдаг. Тэр нь хин бэ гэсэн урдуура баахан урд сунжуулчихсан нэг хүн байна. Хүнч гэжтэй хүн юм уу сүнс юм уу хаашийн ямар ч тач Каоро ангийн даргатай Хикаро Харухи хоёр маань цуг яваад нэг олсонд орчихдог. Ангийн дараа зүхтаж явж байгаад нэг өрөөг онгойлгосон тэр цаанаас юу вэ? Мори сенпай? Тэгэхээр Неко сенпай чинь нэг юм шийдэд байсан да. Манай хост клубыг маань сумалж байгаад цуг эднэрийг айлах гад нэг юм сэтгэлсэн болж таардаг. Ангийн дараа Каоро хоёр маань нэг өрөөнд төгжигдээд харин Хикаро болон Харухи хоёр маань нөгөө газартаа гацчихсан хэвээрээдэг. Харин азар Харухид маань нөгөө зүү утасны сав байж таарад тэгээд энээсээ гарч чаднаа. Нөгөө талд энэ хоёрын ярианаас үзэхэд ангийн дарга маань Харухиг эмгтэй гэдгийг одоо хүртэл мэдээгүй байгаа юм лээ. Тийм болохоор өөрийнх нь хайртай охин Харухитэй дотн байгаад нь жоохон атаархдаг гин. Энэ үед л Каоро Тамакигийн буюу шар үстэн агшлаад байгаа шидийг ойлгодог. Эднэр гэр бүл гэсэн болохоор л үнэхээр сайхан харилцаатай байдаг. Учир нь эдний хинэнч тусдаа өмнө олон найзуутай байж үзээгүй учраас энэ гэр бүл гэх нэрэн доор үнэхээр сайхан бүх зүйлийг таашааж чаддаг л гин. Тэгсэн Хикаро Каорог хайгаад ороод ирж байна. Гэхдээ ганцаараа байна. Цаадаг чи Харухиг үлдээчихсэн байвал яах вэ? Харухи араас нь арай гэж гүйцэд ирж байгаа юм чинь. Бөөндөө уулзах газараа хүрээд ирсэн нөгөө үед бөөндөө сандарчихсан манай хідийг хайгаад өвжсэн байвал яах вэ?
За ингээд бүх юм дуусаж байгаа мэн гэсэн манай охтууд орлоод ундгийн яасан гээ бүгдээрээ дээшээ харсан чи амар том сүдрэг гараад ирдэг заяо. Ийхүү бүгдээрээ хайгаад маргааш өглөөний цанин дээр ангиараа аймхаа гэж гарч байгаа юм чинь. Үгүй яах вэ? Ангиараа нэг сайхан чадуулчихсан ч гэсэн нэг сайхан өдрийг бүүндээ өнгөрөөч чадсан юм чи одоо яалтай? Харин Каоро Хикаруг Харухи сайн гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ хоёрыг цааш нь явуулдаг. Ийхүү тэр Тамакигийн бүтээсэн буюу шар үсгийн бүтээсэн ичидийг дундаас нь орхиж байгаа мэтэл харагдана. Энэ гэр бүл гих тойргоос гарлаа гэд юмс өөрчлөгдөх болов уу? Та хэд юу гэж бодож байна? Комментэнд оруулдэгээрэй.